Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор Сайна олон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр амралтын өдрүүд буюу бас эзний өдөр таахны үед маш ерөөлтөй сайхан өнгөрсөн гэж бодож байна. За тэгээд бидний хувьд бол өнгөрсөн 5 дахь өдөр нэг манай итгэл радиод оруулсан гэрчлэл маш их олон хүмүүст урам зориг өгж байгаад бас сэтэл өгж байгаа. Эзний гэрчлэх сэтэл өгж байгаа. Эзэнд маш их талархан одоо баяртай байгаа. Амен. Тэглгүй яах вэ? Маш их талархалтай байна. Тэг үргэлжлүүлэн бас сонсож байгаа сонсогчдоос маань эзнийг гэрчилмээр байгаа. Гэрчлэлээ хуваалцаж бусдад бас урам болмоор байгаа хүмүүс ах юм бол нээлттэй хуваалцаж болно шүү гэдгийг бас дахин сануулъя. Тэгэхээр гэрчлэлийн нэг агуу нууц байдгийг би энэ өглөөс хэлмээр байна. Тэрний үгээр гэрчлэлд болсон явдал байдаг те. Тохиолдсон явдал байдаг тийм. За тэгээд тохиолдсон болсон явдал гэхээс энэ нөгөө санамсаргүй нэг юм хүний амьдрал хүн бүтлгүүдээ ч юм уу эсвэл хүн нэг юм буруу юм игээ тохиолдож байгаа эсвэл буруу хаалгаараа ороод буруу годмаар ороод тохиолдсон төш. Энэ бүхний ард эзний хүсэл төлөвлөгөө байсан гэдгийг те. Тэгээд тухайн хүн энийг яг эзэн дотор зөв ойлгож авах нь чухал байсан гэдгийг ингээд бид нар ойлгож авах хэрэгтэй гэдэг гэрчлээс бас нэг зүйл. Миний нэг итгэдэг зүйл байгаа. Энэ миний гэдэг үгийг хэрэглэж явах үед та за энэ Сайна пастор өөрөө ингээд итгэлийн амьдралдаа ойлгож авсан зүйл гэж бодож байгаараа. Тэгээд тэр бол юу гэхээр бид нар өөрийнхөө амьдрал тохиолдсон зүйлд Бурхны аврал болон Бурхны төгсөл төлөвлөгөө хэрхэн биелснийг, эзэн хэрхэн аварсныг, эзэн хэрхэн оролцсныг гэрчлэх үед тэр зүйл бидэнд дахин тохиолдох магадлал багасдаг гэж. Хэрвээ бид нэр ингээл нэг асуудал ингээл тохиолдоод авангут нь тэрийг ингээл давж гараад өнөөдөр нэг юмар аргалаад, маргааш нэг юмар аргалаад, нөгөөдөр нь аргалаад, жилийн дараа дахиад нэг энэ надад дандаа гэдэг юм уу, энэ миний тавилын юм шиг байгаа гэдэг ч юм уу. Ингэж хүлээн зөвшөөрөөд яваад байх юм бол бид нэр өөрсдөө итгэлийн дотор бас эзний дотор сорж эзнээр өрөөдөх олон зүйлүүдээс алдчихж магадгүй юм. Тиймээс би та бүхнийг эзний дотор давж гарсан зүйлүүдээ цаг алгалгүйгээр гэрчилж дахин тэр зүйлээр муу сүнс болон муу нэгэн бас муу ярийн зүйл оролцож явдаг хүмүүс таныг дахин оролдохгүй байх. Тэр хамгаалалтыг тэр одоо дархлааг итгэлийн дархлааг өөртөө бий болгож агаасаа гэж хүсэж байна гэж. Тэгэд гэрчлэл гэдэг зүйл таныг өөрийг чинь босгоод зогсохгүй бусдад маш их ивэл өрөөл болж бус хүмүүс Бурхныг таньж мэдэх, Бурхны алдрыг харах тэр гайхалтай өвд талах болж өгдөг учраас бас тэр зүрсгэлд та нээлттэй байгаарай гэж энэ өглөө бид хамтдаа уриалж байна. Тэгээ бид үргэлжлүүлээд энэ 7 хоног ч гэсэн Ром номноос хамтдаа суралцсан. Тэгээ гайхалтай эзний үг бидэнд өглөө бүр байж бас эдгээр боломжууд бидэнд байдгийн төлөө энэ өглөө бас талархмаар байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн турш жижиг гэлтгүү бүх зүйлдээ талархалтай байх талаар бурхан сануулсан. Тэгэхээр бидний амьдралд байгаа тэдгээр бүхэл зүйлсүүдэд талархах нь маш чухлаа. Тэгээ бид хоолныхоо өмнө бүхэл зүйлсүүдэд итгэгч хүмүүс бурханд талархдаг. Тэгэхээр энэ зүйлээ бас марталгүйгээр та өнөөдөр танд талархах зүйлсүүд юу байна вэ? Тэдгээрийг тунгааж бодоод үнэхээр эзэнд зориулттайгаар талархаарай гэж энэ өглөө уриалъя. Тэгээд хамтдаа эзнийг магтъя. Та эзний өмнө ирээд түүнд талархал магтаалыг өргөөрэй.
сэтгэлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Ром номын 11-ийн 18 дугаар ишлэгийг бол үзнэ. За тэгээд Ром номын 11-р бүлэгтээ ерөнхийдөө бол израильчуудын талаар израильчууд Бурхны сонгосон ард түмэн, израильчууд бол Бурхныг хэрэглэж одоо үндэстнүүдийн донд өөрийн эзэмшил болгосон ард түмэн байсан. За тэгээд байсан гэж яагаад хэлж юм хэрэг хэсэг хугацаанд израильчууд өөрсдийн гарал үүсэл болоод тэ өөрсөдөө байгаа өөрсдийнхөө эзэмшиж байгаа өөрсдийнхөө эрхтэй байгаа Бурхнытай холбоотой зүйлүүдээр тэд нар бардам загнаж, тэд нар өмчилж, бас тэд нар Бурхан тэднийг яагаад сонгож, яагаад тэр бүхнийг тэдэнд өгч өвлүүлж, тэдэнтэй хамт байдаг вэ гэдгийг мартсан учраас ер нь бол ингээд зорилгынхын дагуу өөрсдөд нь Бурхны ерөөсөн зүйлүүдийг хэрэглэхгүй байсан учраас Бурхан тэдний заримыг нь одоо тайрсан талаар үндэс мөчрийн талаар энэ хэсгээр бол Паул бол хэрэгэлсэн. Тайрсан талаар бол хэрэгэлсэн байна. За тэгэхээр энд нэг хэсгийг нь гэж байгаа. Модыг тэр чигээр нь тайрсан тухай бол гараагүй. Йохан анхныхаа одоо юу гэдгийг гэрчлэлүүдийг хийж эхлэх үедээ нэг үгийг хэлсэн байдаг гэхээр үндсэнд сүх хэдийнэ зоогдчихэ гэдэг үгийг хэрэгэлсэн. Хэрэв бид дуулал номыг харах юм бол эзэн модоор дамжуулаад модыг ажиглаж байгаа өөрийнхөө бурханлаг, өөрийнхөө ариун хүмүүст олон зүйлүүдийг ойлгуулж өгсөн байдаг. Жишээ нь чи бол тэр голын иргэд урагж байгаа мод юм. Тэ? За, миний хувьд дуулал 128 дугаар ишлэгийг ерөнхийдөө айл гэрт ороод айл гэр бүлийг өрөөж залбирх үед аяг хүншдэг байхгүй. Чи бол мод, тэ? Чиний ихнэр бол ингээд юугаа тойрон суугаа нэгэн мөн, тэ? Үр хөвгтөд чинь бол гэд ингээд тэр өрөөл бол байгаа. Харин энэ хэсгээр яг юуны талаар гарч ирэх хэрэг өнөөх мөчрүүдийн эсрэг бүх сайрах хэрэг сайрахмаар бол та үндсийг биш харин үндэс таныг тэтгэж байгаа гэдгийг санагтан гэж хэлсэн. Бурхан бол үеүүдийн хаан. Харин бурханд өөрт нь үе гэж байхгүй. Тэгэхээр энийг бид нар бурхан хөгшөрдөггүй. Бурхан одоо засаж сайжрагдах шаардлага байхгүй. Бурхан одоо юу гэдгийг те бидний технологийн хөгжил бидний нэг юм одоо тийм морьтой байж байгаад машинтай болсон одоо тийм шавран байшинтай байж байгаад одоо тэмэнтэн байшинтай болсон тийм салтай байж байгаа гүүртэй болсон гэдэг гэсэн нэг юм бидний ийм тодорхой хэмжээний өөрсдийнхөө хөгжил гэж нэрлэж байгаа. Хэрэгцээндээ тулгуурласан энэхүү одоо тийм бидний бүтээсэн зүйлүүдэд дагж хувирдаг нэг юм бол биш аа. Тэгэхээр миний хувьд бол өчигдөр ингээд нэг юм анлиш гэдэг Христэд итгэгчдийн нэгэн онцгой хуралд ингээд суулаад та. Тэгээд тэр хуралдаар ингээд сууж хахад AI-ийн талаар ярьж байгаа. AI-ийн талаар ярьж хахад ингээд нэг AI бий болсноос болоод эрсдэлд орж байгаа мэрэгжлүүдийн талаар ярьсан байхгүй. Олон мэрэгжлүүд харагдж илээ. Ерөнхийдөө бол ингээд харагдж илээ. Тэгсэн чинь эрсдэлд хизээч орохгүй мэрэгжлийн нэгдүгürt нь номлол явуулсан. Номлогч явуулсан. Яг тэгэхээр AI бол сэтгэл хөдлөл байхгүй. За тэгээд AI бол одоо ингээд хүмүүс бол ингээд зөв сэтгэл судлалын бод эрсдэлд орж ийн гинэ. Яг тэгэхээр магадлалын онлоор AI-ийн эргүүлэн хариулж байгаа хариулт нь хүмүүсийн хүсэж байгаа хариулт байх нь их байгаад байна. Гэхдээ хүмүүсийн хүсэж байгаа хариулт чинь заримдаа харилдгүй хүмүүсийн амнаас гардаг байхгүй. Яхаа ингээд хэлээ явуулчих. Тэ? Ингээд аргадаа явуулчих. Гэтэл яг жинхэнэ сэтгэлжөөж өмнөд нь сууж байх юм бол шударгал ярь шүү дээ тийм. Та тэгээд энэ тал дээр өөрийгөө юу гэж бодож байгаа вэ? Үгүй энэ чинь би энийг ингээ хийхээс аргагүй байдалд орсон гэж бодож байна. Гэхдээ буруу гэж мэдж байгаа те. Үгүй хийхээс аргагүй байсан гэж байна. Гэхдээ үр дүн одоо буруу болсон гэдгийг мэдж байгаа те. Ер нь бол хийхгүй байж болох байсан гэдгийг мэдж байгаа те. AI ингэж хэлэхгүй. Тань аргагүй байсан байх. Янз бүрийн хувилбарууд байсан боловч та энийг хамгийн зөв гэж бодоод хийсэн байх.
хүссэн үр дүн чинь гараагүй боловч гэдэг ингээд биднийг тохируулаад ингээд яриад байгаа. Гэтэл бурхан биднэрт тохируулан ярьдаг. Бурхан шууд л юу гэж хэлсэн бэ? Би зүгээр харийнхан танарт хэлчихье. Би харийн элчийн хувьд бол үйлчлээ тоологдөг нь яс махныхаа тасархааг гайхал зарим нэгийг аврах гэснийх юм а гэж Паулийн хэлсэн энэ үгийн ард бурхан явж байгаа. Би өөрийнхөө ард түмнийг хизээж харахгүй. Би та нартай шинэ гэрээ байгуулсан. Тэгвэл хуучин гэрээ буюу би ард түмнтэйгээ байгуулсан тэр гэрээ тэр чигээрээ байж л байгаа. Зүгээр цуцлагдаагүй. Тэр бол зүгээр бүрэн төгс болсон. Энийг та нар мартаж болохгүй шүү. Хүмүүс юу гэж болдог вэ? Хуучин гэрээ хэрэггүй болоо шинэ гэрээ бий болсон гэж. Гэтэл Есүс өөрөө юу гэж хэлсэн бэ? Би та нартай шинэ гэрээ байгуулж байна. Би хуулийг бүрэн төгс болгохоор ирсэн гэж бол хэлсэн ба. Тэгэхээр хуулийг бүрэн төгсөөр нь эзэмшиж байгаа ард түмэн бол Израильчууд байгаа. Тэгэхээр Израильчуудад биднийг бодох юм бол Есүс Христос гадна бас түүний тэдэнд Бурхны ард түмэн байх олон давуу талууд нь хിവэрэ байсаар л байгаа. Бид нар энийг Израильчууд те боломжоо алдсан гэж Бурхны өмнөөс бол ордуур нь орон ярих. Израильчуудыг басах, Израильчуудыг доромжлох, Израильчуудыг муу жишээ болгох, Израильчуудыг шүүх эрх нь бидэнд бол өгдөг. Харин бид нар яах хэрэгтэй вэ гэхээр Израильчуудыг болохгүй байхын тулд сэрэмжлэх, Израильчуудыг алдаа гаргахын тулд тэднээс суралцах, Израильчуудыг шүүхийн оронд Бурхан тэднийг хэрхэн аварч хэрхэн өдөрдөн авч гасаар ирснийг хараад Бурхан одоо энэ ард түмэнтэй ингэж ажилласан бол надтай ч гэсэн ингэж ажиллана гэж урам зориг л авах тийм зориултаар байсан болохоос биш. Израильчууд бол нөгөө нэг самбарын өмнө гаргаж байгаа дүнгээ муугийн жишээ болгодог. Тэр өдрөл алдаа гаргасан сурагч бол биш байна. Нэг Израиль яваад ирсэн найз маань надад нэг ингэж хэлж ирсэн. Би тавхантай бол хоолцож ирсэн санагдаж байна. Израильчууд айгу муухай хүмүүс илээ. Өөдгүү нэг тийм хувэ батсан өөрийнхөө эрх ашгийг амар дээгүүр тавьсан их сонин хүмүүс илээ шүү. Айгу тийм одоо радикал айгу юм гачин хүмүүс илээ шүү. Тэгээд ингээ бид нэр ярилцж байгаа. Тэгээд Бурхны ард түмэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд би тэгээд сүлдө болцсон. Бурхны ард түмэн гэсэн тэд нэр сонгогдоод бидний хэлдгээр улаан шугамын дээгүүр жигсаад орцсон зүйл биш байхгүй. Бурхан өөрөө сонгосон. Магадгүй энэ дэлхий дээрх хамгийн асуудалтай зүрүүд одоо юу гэдгийг орж гардаг тийм үндэстэн сонгоод тэднэрт хайр инэрлээ үзүүлж тэднэртэй энэ түүхийн бүхий л хуудсуудыг эргэж яхад ажилласны хувьд Бурхан хэрвээ би ийм зүрүүд үндэстнийг хаяагүй бол би та нарыг хайна гэж юу гэж харуулж байгаа бол. Тийм болохоор Бурхан өөрөө сонгосон үндэст нь тэр үндэст нь нөгөө ажиллахад амар дуулууртай жигцөөлөнтэй гэхээсээ илүү тэд нар хүзүү хөшөөнтэй жих хатуутай зүрх сэтгэл нь амн олон зүрх сэтгэл нь эзнээс хол тийм байхад хүртэл эзэн хайрласаар байгаа тэднээс сайн үр дүн гаргаж тэднээс Давидын удмыг гаргаж Давидын удмаас Есүс Христийг төрүүлж Бурхан тэндээ сайн үр жимсийг гаргаж тэр мөчрүүдийг ургуулж байгаагаараа Бурхан хинбэ гэдгийг баталж байгаа болохоос биш. Израильчууд хинбэ гэдгийг батлах гэж Библи бол бичигдсэн гэж бодохгүй. Тэгэхээр бид нэг юм зүйл харин үндэстнүүд бид нар Израилийн модонд залгагдсан учраас бол сайрхаад ах шаардлага бол байхгүй гэж. Яагаад тэгэхээр бид нар ингээд монголчууд бид нар ингээд Израилийн ингээд модонд ингээд залгагдсан байна шүү дээ. Гэтэ бид нар ингээд ингэж ойлгож болохгүй гэж. За одоо бидний хойштой Израиль болоод урах юм байна гэж. Тэр мөчрийн тэр хэсэгтээ Монгол үндэстэнд манай үндэстэнд зориулсан Бурхны хүсэл төлөвлөгөөл биелэлээ олж байгаа болохоос биш те. Тэгээд тэр тэнд ингээд ургаж исэн тэр тайрагдсан тэр мөчрийг бид нар те мөчрийг муучилж өөрсдийнхөө ургаж байгаа явцыг сайн сайхан болгож ингэж хүнийхаар бодно гэж бодож байгаа л уучлаа. Бурхан тэр мөчрийг тайрсан гимшихгүй бол хинч байсан мөхнө гэдгийг л харуулж байгаа. Итгэхгүй бол хинч байсан мөхнө гэдгийг л харуулж байгаа. Тэгэхээс биш. Бос нь ургаж өгөхгүй байсан юм аа. Тэгээ та нар ургачаар харагдаад тэгээ та нарыг ингээд далгахтаа шүүх гэсэн утгатай бод ерөөсөө биш юм. Харин үндэстнүүд ерөнхийдөө бол ямар байдлаар ингээд орсон мэхээр төрлөх биш байдлаар нэмэгдэж орсон гэж. Тэ үндэс ингээд юун дотор байжгаад дээшгээ ургаад тэ
гарч ирээд ингээд үндэс бүр ингээд гад шорон дотор байх үедээ ямархуу төрлийн мөчр хэдэн удаа салаалах вэ гэдэг нь яг ингээд анхны одоо те иш бий болох үед л тодорхой болдог боловч бурхан түүхийг өөрчилж те түүхэнд хүмүүсийн байдлаар ямар ч боломжгүй гэх үед нэмэлт өөрчлөлт оруулж те энэ ингээд даличлаа гэх үед тэгшилж энэ ингээд бусад мөчрүүдэд өхүүлээд энэ мод ингээд бөөнөрөө өгөх юм байна гэхэд бурхан тайрч тэгээ залгадаг нэгэн гэдэг нь бид нэр бол мэдж байна. Тэгээд өнөөдрийн ишлэлийн төгсгөлд нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Мөчрийг тайрч хаачлаад ингээд залгаад ингээд эхлэн гэдэг нь нэг юм буруу ойлгодог хүний хувьд бол ингээд тэр модыг ингээд яргалж гин одоо тайрж гин эргчлээг нь хасж гин гэж харж байгаа бол илүү сайн ургуулахын төлөө муу зүйлүүдийг нь одоо тайрч хайж байгаа гэдэг бол бид нар ойлгох хэрэгтэй. Израильчууд энэ үйл явдлыг бол өөрсдөө бол сайн мэддэг байсан. Учир нь эзний өргөө бол нөгөө нэг хурлын майхан буюу майхан сүмд 7 салаатай алтан дэнлүү байдаг байсан. Тэгээд тэрхүү дэнлүүг ингээд асч явах үед тухайн одоо майхан сүмд үйлчилдэг одоо Лев овгийн хүн дахилч хүн ингээд харж агаад яг тэр ингээд зуул асч байгаа шүү дээ. Зуул гэж хэлж одоо тэр одоо дэнлүүний гол нь ингээд асч явах та дэнлүүний гол нь шатж байгаа хэсэг нь ихсээд ирэх үед үл мэдэг бидний нүдэнд сайн харахгүй бол харагдахгүй утаа гарч эхлэн хар утаа. Тэгээд эхлэн гот чимхүүрээр нөгөө нэг тэр бөөгөн ч гэсэн утаа гаргаад байгаа хэсгийг хавчиж агаад хаачаар ингээд хайчилдаг байхгүй. Тэнгууд энэ нь ингээд тэр дэнлүүг бөхөөж байгаа хэрэг юусоо биш. Хаачлал чимхүүрээр нөгөө хэсгийг татаад авангуудал тэр дэнлүү саяхан л бүүдгэр болоод явжсэн бол шууд цоо шинээр гэрэлтэн асдаг ба. Тэгэхээр бид бол залгагдсан мөчрүүдийнхээ хувьд бол таслагдсан мөчрүүд буюу эсвэл эзний одоо дасалж тайрч эсвэл эзний одоо тэгшилж байгаа тэдгээр мөчрүүдийн юм нь бол бардаж сайрхахын оронд тэднэр шиг болохгүй тулд бид нэр үр жимстэй сайн сайхан амьдрахыг эзнээс хүсэн гоох хэрэгтэй. Өндөс мөчр хоёр аль нь л одоо юу гэдгийг эзнээс шалтгаалж байгаа. Таригч нь одоо услагч нь биш харин ургуулагч нь бурхан хамгийн чухал гэдгийг бид хизээч мартаж болохгүй шүү. Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдэмлэр амьдархан хичнээн сайхан хичнээн тааламжтай вэ. Энэ сахал дээгүүр ароны сахал дээгүүр доош урсаж буй толгой дээрх үнцэнтэй тостой адил. Энэ сёны улстэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг туршаасан билээ. Энэ сёны улстэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг туршаасан билээ. Сёны улстэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг туршаасан билээ. Энэ сёны улстэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг
шаасан бирээ Юролик. Энэ өглөө бид хамтдаа Ром 11:18 өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрах. Хэрв сайрахмаар бол та үндсийг биш харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээ бид хин нэгнийг харах биш. Бас өөртөөгөө ч харах биш. Зөвхөн эзнийг харах. Түрүүн пастор хэлсэн те. Нөгөө Аполлослсан хин одоо тарьсан гэхдээ ургуулдаг нь бол эзэн гэдэг ишлэгийг сануулсан. Тэгээд үнэхээр эзэн л тэр зүйлсүүдийг ургуулж, арчилж, тайрч, ургах эсхийг нь шийддэг нэгэн. Тийм болохоор яг эзэн рүү хараагаа хандуулах хэвээр хүмүүс рүү биш, өөр лүгээ биш, хүмүүс рүү биш, харин эзэн рүү одоо анхаарал хараагаа өргөх хэвээр гэдгийг бас би ойлгож авлаа. Тэгэхээр бид нар хамтдаа эзний үгээс ингээд суралцаад ингээд явж байхдаа бидний хувьд ингээд сурж мэдж байгаа зүйлүүд нь бидний итгэлийг ингээд зэгцэлж биднийг одоо зарим нэг одоо үл ойлгогдох эсвэл буруу ойлгогдох ойлгомжгүй зүйлүүд дээр ингээд цаг алдахгүй байхад маш их тус тэмтэй байгаасаа гэж бол одоо номлуудыг бэлдэж явах үедээ бол маш их залбирдаг. Тэгээд номлогчгүйгээр бол хүн бол сонсох бол боломжгүй байна. гэж бол хүмүүс ярьдаг та. Өндөө бол ариун сүнсгүйгээр номлогчтой байсан ч сонсох боломжгүй. Тэгэхээр хүсн тэмүүлэл гэдэг энэ зүйл бол зарим нэг ингээд номлогч хүний амнаас гарах үг үсгийн алдаа, үгийн буруу сонголтын зүйл байх боловч эзний сүнс өөрөө одоо ингээд хүмүүсийг өөрчилж байдаг гэдгийг бол бас санаалан хэлхийг хүсэж байна. Амен. Бид тэр мөчрүүдийн эсрэг сайрхах шаардлага бол байхгүй гэж. Тэ? Юу гэдгийг бид нар заримдаа ингээд нэг ийм байдлаар ингээд ярихтаа ингээд надад бол харамсалтай санагддаг. Зарим нэг хүмүүс ингэж ярих. Өнөөдөр олон хүн энэ гараад баринаас хамт гараад одоо энэ танал байж гин гэж. Аггүй. Эзэн зарим хүнийг нөгөө гахаа хариулахыг төвшөрсөн байж болно шүү. Магадгүй барай ерөөсөө болоогүй байгаа. Тэ? Хэсэг хугацааны дараа бидний хоторсон тэмцээнээс гарцсан гэж бодож байгаа хүн хойноос нөгөө ингээл бид нар бол заавал гүйцэтгэж бодож идэл алхаал гүйцэд төрүүл яхав. Бид нар сайн мэдгүй. Тийм болохоор бид нар ер нь бол ингээд өөрийнхөө одоо авж байгаа байр суурьаар хүмүүсийн алдсан гэж таны ойлгож байгаа байр суурийг дүгнэж харж болохгүй л гэсэн үг болж байна. Энэ урд нь пастор байсан. Энэ урд нь тийм байсан. Энэ урд нь ийм байсан. Одоо тэгээд ийм болсон гэж ярихаасаа өмнө та бодоорой. Тэ? Тэр мөчрүүдийн эсрэг битгий сайрхаа. Тэр мөчрүүдийг тайрагч нь эсвэл буцаага залгагч нь эзэн байгаа юм аа. Та нэгэн л тэр мөчрийг тайрах хэрэг байхгүй. Бас буцаага залгаж чадахгүй юм бол та тэр мөчрүүдийн эсрэг битгий зогс. Эзэн өөрөө мэдж байгаа. Тастаад хажлаад хайчаар нь за энэ мөчрийг тайрчлаа гэсэн чинь бүх мөчрүүдийг тайрд дуусны дараа тэндээс сонгоод буцаагаад арай өөр ургаж болох газар залгах гэж байгаа ч юм билүү. Эзний юу хийх гэж байгааг бид сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ одоо яг энэ цагт ингээд бас залбирая. Бусдыг шүүж исэн бол өөрсдийнхөө тэр шүүж исэн тэр бодлуудын талаар гимший. Харин өнөөдөр хэрвээ хэн нэгэн таныг залгасан бол эзний одоо дуудлагатай байдлаар таныг хааны газраас таслагдсан гэж бодож идэл. Үгүй чи энд урах ёстой гэж таныг амьдралд чинь эргүүлэн залгаж, эргүүлэн босгож, эргүүлэн урамшуулж, эргүүлэн хайрлаж, халамжилж танд анхаарал тавьж исэн бол тантай бүхнээ хуваалцаж одоо үржил шимээ хуваалцаж байсан нэг модонд ургаж байгаа итгэлийн тэр өөр мөчрүүдэд бас талархах цагийг энэ цаг мөчөд гаргая гэж бодож. Орчлын ертөнцийг бүтээсэн агуу эзэн минь танд баярлалаа. Энэ амьдралдаа үр жимс гарган амьдрах боломжийг та бидэнд өгсөн. Тэр үр жимсүүд эзэн таны хайр инэрлээр ургаж байгаа. Харин ургах ёстой байсан олон үр жимсийг ургуулж чадаагүй тэр цаг мөчүүд, тэр удирлууд, тэр он жилүүдийн өмнөөс таны өмнө гимшиж байна. Гэтэл тэр үр жимсгүй он жилүүдэд та биднийг тайрч хаяагүй учраас
заримдаа та биднийг тайрж өөр газар залгаж тэр хооронд амсан тэр бүхэл өвдөлтүүдэд та бидэнд зориулсан сайн төлөвлөгөө байгаа гэдгийг ойлгож урамшуулж эдгэж босгож байсан учраас танд баярлалаа. Нэгэнт ургаж энэ цаг үеийг идэж байгаагийн хувьд хэзэн таны өмнө үр жимстэй амьдрахыг хүсэж байна. Бид өөрсдийн үр жимсийг хараад бусад үр жимсгүй үеэ туулж яваа мөчрүүдийг шүүхгүй байхад та туслаарай. Бусад хүмүүсийн зовлон дээр баярлдаггүй байхад, бусад хүмүүсийн уналтанд баярлдаггүй байхад та туслаарай. Та ойлгуулж, харин бусад хүмүүсийг хүндэтгэж байх үед нь урамшуулж, бусад хүмүүсийг хүндэтгэж байх үед нь байгаа зүйлээ хуваалцдаг. Тийм таны ургуулахыг хүссэн, ургуулахад урамтай тийм нэгэн мөчр байхад биднийг дэмжиж, биднийг хайрлаж өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.